Сайн цаана уу? Ерөнхий боловсролын намд нар сургуулийн математикийн багш Батганбаяр байна. За өнөөдрийн хичээлийн сэдвээр матрицын нэмэх ба хасах үйлдэлийг жишээндээ тайлбарлахаар бэлтлээ. За эхний жишээ нь матриц нь хасах 2, 3, хасах 5, хасах 6. B матриц нь 5, 2, 4, хасах 7 гэсэн хоёр матриц байна. За А матриц нь 2-ыг харьцан 2 гэсэн хэмжээтэй, B матриц нь адил 2-ыг харьцан 2 хэмжээтэй гэсэн хоёр матриц өгдөжээ. За тэгвэл энэ хоёр матрицын яасан бэ? Нийлбэрийг олж байна. За матрицын нэмэлтээр мөрийн элементүүдийг нь харгалзуул нэмнэ гэсэн. За тэгвэл хэлүүлээ бичээ. А дээр нэмэх B матриц байна. За А матрицын элементүүдийг бичээ. Хасах 2, 3, хасах 5, хасах 6. Нэмэх юм. За B матрицын элементүүдийг бичээ. 5, 2, 4, хасах 7. За нэмэхдээ матрицуудын нэмэхдээ яадаг гэсэн мөрийн элементүүдийг нь харгалзуул нэмнэ гэсэн байна. За тэгэх юм бол хэдүүлээ дэлгэрэнгүй бичээл та. Хасах 2 дээр нэмэх нь за дараагийн матрицын элемент нь 5 байна. 3 дээр нэмэх нь 2 болж байна. Дараагийнх нь хасах 5 дээр нэмэх нь 4. Дараагийнх нь хасах 6 дээр нэмэх нь хасах 7. За эндээс хариуг нь гаргаж ирье. За нэмлээ 3 байна. Дараагийнх нь 5, дараагийнх нь хасах 1, дараагийнх нь хасах 13 гэж. За энэ л хариу байна. За дараагийн жишээ авъя. За дараагийн жишээ маань А матрицын элемент нь за 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэсэн. B матриц нь болохоор хасах 9, 8, 7, дараагийнх нь 6, 5, хасах 4, хасах 3, 2, 1 гэж байна. За жишээ 2 дээр болохоор А матрицнаас 3-ыг хацсан 3 гэсэн хэмжээтэй. За B матрицын адил 3-ыг хацсан 3 хэмжээтэй байна. За энэ дээр мөн адилхан бас нэм үйлдэл үүсдэг. Хоёр матрицын хэлбэрийг олъё. За матрицын нэмэхдээ яасан? Мөрийн элементүүдийг нь харгалзуул нэмнэ гэсэн. За тэгвэл хэдүүлээ бичээ тийм ээ. А матрицын элемент нь 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. За нэмэх нь B матрицын элементүүдийг бас бичиж өгье. Хасах 9, 7, 8, 7, 6, 5, За элемент мөрийн элементүүдийг нь харгалзуул нэмнэ гэсэн юм бичээ. Хэдүүлээ та дэлгэрэнгүй бичээ. 1 дээр нэмэх нь хасах 9 байна. Дараагийнх нь 2 дээр нэмэх нь 8. Дараагийнх нь 4 дээр нэмэх нь 7. Дараагийнх нь 4 дээр нэмэх нь 6. 5 дээр нэмэх нь 5. 6 дээр нэмэх нь 10. 7 дээр нэмэх нь 10. 8 дээр За эндээс хариугаа бичиж тийм ээ. За нэглээ хасах 8 гарч байна. Дараачих нь 10. Дараачих нь 10. 10 байна. 2. За эндээс 4. 10. За ял яасан бэ? А матриц дээр B матрицыг нэмсэн хариу нахны. За бүгдээр одоо хасах үйлдэлийг үүсгэе. За 3 дугаар бичээ тийм ээ. За А матриц нь хасах 2, 3, хасах 5, хасах 6. B матриц нь за 5, 2, 4, хасах 7 гэжээ. За энэ хоёр матрицын яасан бэ гэхээр ялуурыг болгож байна. За тэгэхээр
сая болохоор яасан бай нэмэх үйлдэл үзсэн тийм ээ. Нэмэх үйлдэлээ яг адилхан мөрийн элементүүдийг нь харгалзан хасна гэсэн. За төлөвлөлөө бичиж. За матрц элементээ бичиж. Хасах 2, 3, хасах 5, хасах 6. Хасна. За B матрц элементээ бичиж. 5, 2, 4, хасах 7. За мөрийн элементүүдийг нь харгалзан хасна гэсэн учраас дэлгэрэнгүй бичил та. Хасах 2-оос хасах 5, 3-аас хасах 2, хасах 5-аас хасах 4, хасах 6-аас хасах 7. За эндээс хариугаа бичиж тийм ээ. За эндээс хасах 7 гарч байна. Эндээс 1, харин эндээс хасах 9, эндээс 1 гарч байна. За дараагийн жишээ авъя. За А матрц нь хасах 7, 5, 9. За хасах 2, тэг 1. Б матрц нь болохоор 4, 3, хасах 2, 5, 1 тэг гэж бодож. За матрц нь болохоор 2-ыг хаяцсан 3 гэсэн хэмжээлтэй өгсөн байна. B матрц нь ноёдол 2-ыг хаяцсан 3 гэсэн хэмжээлтэй өгчээ. За энэ хоёр матрцын ялгарыг олж байна. За хасъя. За матрц элементүүдийг бичиж өгье. Хасах 7, 5, 9, хасах 2, тэг. Хасан гэсний B матрцын элементүүдийг бичиж өгье. 4, 3, хасах 2, 5, 1, тэг. За мөн нэмэх үйлдэлээ адилхан гэсэн тийм ээ. За мөрийн элементүүдийг нь харгалзан хасна. За дэлгэрэнгүй бичиж. Хасах 7-оос хасах 4 байна. Дараагийн 5-аас хасах 3, 9-оос хасах 2. Дараагийн хасах 2-оос хасах 5, тгээс хасах 1, 1-ээс хасах 1. За энэс хариугаа бичиж тийм ээ. За хасах 11 болж байна. Эндээс 2, эндээс 11. За эндээс хасах 7, эндээс хасах 1, эндээс 1 гэж гарч байна. За өнөөдрийн хичээлийн сэдвээр багш нь болохоор нэмэх ба хасах үйлдэл жишээндээ тайлбарсан байна. За өөрт байгаа ном сурах хичээлсээ ижил төстэй харилцаа болгохын төвч бодоорой. Өнөөдрийн хичээлд